Сайн уу хүүхдүүдээ? Манай аялагч хүүхдүүдийг харсан уу? Бид нар одоо намайг өөрсдийг нь олохгүй гэж бодсон юм бах та. Олон доо. Та нарыг би олон доо. Хаана нуугдсан бэ? Сайн уу Сандра? Та нар бөөнөрөө энд нуугдсан байсан юм уу? За, гараад ирээрэй. За, ийшээ яваарай. Найзуудаа, гараад ирээ, гараад ир. За, хүүхдүүдээ гараад ир, наашир. Яваарай. Одоо нуугдах яах вэ? Бидний аялалдаа гарах цаг болчихлоо ш. За, одоо бүгдээрээ биднийг үзэж байгаа найзуудаа өөрсдийгөө танилцуулаад тэгээд аялалдаа гарцгаая. Болох уу? За, эндээс эхлээд танилцуулчих. Хин гэдгийг? Тогтун гэдэг. За, манай тогтун өнөөдөр юу авч ирсэн? Дуран. За, одоо миний дөө нэрээ хэлээрэй. Эрхэм түшиг. Эрхэм түшиг одоо хэдэн настай юм бэ? 4. Эрхэм түшиг өмнө аялалд явж байсан уу? Явжсэн. Явж байсан. Бас туршлагатай гэж байна. Энэ юу вэ эрхэм түшгээ? Энэ юу вэ? Эний чинь модон дээр байгаа амтан шавж газар байгаа юм жижигхэн шавжнуудыг томруулж хардаг байхгүй юу? Манай үзэгч хүүхдүүд мэдж байгаа, мэддэггүй бол өнөөдөр үзэж байгаа бол мэдээд аваарай заа юу. За, хоёулаа танилцнаа. Үзэгч хүүхдүүдтэй өөрийгөө танилцуулчих. Намайг Анар гэдэг. Анар гэдэг. Анар маань өмнө нь аялалд явж байсан туршлагатай тийм ээ? Тий. Өнөөдөр юу авчирсан Анар? Шүглээ авчихсан. За, одоо миний дөө өөрийгөө танилцуулчих. Шүрсав. Шүрсовд. Ваа, ямар гоё нэртэй. За, өмссөн хувцсыг хараа. Яг нэр шигэ ганган хувцс өмссөн бэ штэ. За, одоо миний дөө өөрийгөө танилцуулчих. Намайг Сондар гэдэг. За, Сондар өнөөдөр аялалдаа юу авчирсан? Чи мартчих. Нуугдж байгаа дөө. За, тийшээ явна тэгтээ авчаарай заа юу. За, Сондар ёстой сайн байна. Малгай өмссөн байна штэ, тий? За, миний дөө өөрийгөө танилцуулчих. Намайг Бүрэн Бэлэгт гэдэг. Бүрэн Бэлэгт одоо хэдэн настай вэ? 5 настай. Ямар өндөр юм бэ 5-тай гэхэд? Чи ер нь ой модоор их зугаалдаг баха. Ээжтэй би дугаалцаа. Тийм баха. Ер нь агаард сайн гараад унтаж амраад байвал ийм хурдан өндөр болдгий штэ. Тэгвэл бүгдээрээ одоо аялалдаа гарахад бэлэн үү найзуудаа? Би лав бэлэн бүр тисэж ядаж байна. За, одоо миний араас дагаад явцгаая. Замдаа Сондрын орхисон юмыг авъя шүү. За, араас дагаад яваарай. Алив хөтлөе. Хаана юм орхисон Сондро? Сондро юм авчих. Ваа, чи энэ дотроо юу хийх гэж байгаа? Жимс түүн. Бас цэцэг төвөл гоё юм байна да наач. За, төрүүлээд яваарай хүүхдүүдээ. Ямар гоё юм бэ? Та нар сонстоо энд юу дуграад байна? Бүгдээрээ нэг сонсоод сууж байгаад нэг гоё сонсъё доо. Шувуу нэрээ хаана дуграад байгаа юм бол? Дурангаа өгч доо. Баярлалаа. За би нэг дуранднаа. Дурангаа ингэж тааруулаад. За. Ямар гоё. За тэнд бол болжмор шууд нисчээ. Усан дотор 2 хөөрхөн хос хун байна. Та нар хун шувууг мэдэх үү? Ямар шувуу байдаг вэ? За та нар дарааны дурангаар хараарай бүр. Ямар хөөрхөн юм бэ? 2 хос юм байна л да энэ 2 яг. Наан нь ангир шувуу байна. Цагаан өнгөтэй биш. Өөр. Өнгө хаар улбар шар гэд цэнхэр ногоон гэд тийм мөнгө холилдсон байна. Та нар харах уу? Харъя. Тийм байна. Эхнээсээ шууд ирж байна.
нүүдлийн шувууд холоос энэ Монгол орныг зориод ирдэг байхгүй юу? 3 сард ирээд 3 сараас эхэлж ирээд хэдэн сард буцдаг вэ хүүхдүүдээ? 12 сард арай үгүй. 12 сард чинь бүр цас орчдөг байхгүй юу? Бидний хичээл ороод тэгээд ингээ 9 сарын 1-нд бид нар ингээ жоохон дулаахан хувцастай явж яснаа жоохон хүүтрээл цуцаа хувцаа өмсөж эхэлдэг штэ. Яг тэр үеэр 10 сард буцаа явчихдаг байхгүй. За манай энэ шувуунууд хаашаа явдаг гэж та нар бодож байна? Шувууд нэг Солонгос руу явна, Японоос явна. Тэгээд нэг үүлүгээ буцаж явна. Яг зөв. Ингэдэг байхгүй Монголд ирэнгүүтээ тэд нар эхлээд үүрээ засдаг гинэ. Үүрэн гэж юу илээ хүүхдүүдээ? Нэг амьдэрдэг үүрэн. Гэрээ, тий? Гэрээ нэгсэн доо янзлж байна. Тэгээд Тэндээ хоноглоно. өндгөлдөг. Өндөг гэж юу юм? Өндөг гэж юу юм? Өндөг гэж тэрстэй. Тэнд өндөг байна штэ. Хамаагүй ойртож болохгүй шүү заяа. Ягаад тэгж байгааг мэдчихэж байгаа юу? Болохгүй. Тэрийг дараа нь яриад үгүй заяа. Тэгээ өндөглөөд өндөг нь хагараад юу болдог лээ? Тэгээд дэгдээхээ болгоод өөр газар руу яваад өгдөг бахан байна. За одоо би танараас нэг юм асууя. Та нар тэгвэл дэгдээхээ ангаахаа хоёрыг ялгааг мэдэх үү? Дэгдэхэнээсээ жоохон томроод ингүүд ангаахаа болдог гэж бодож байна. Тийм үү? Бүрүү. Дэгдэхээ жижигхэн болоод тэгээд өндөгнөөсөө гараад том болохоор чи шовуу болчихдээ шүү дээ. Нисэл Тийм тэр бол тийм. Би нөгөө ангаахаа нь ямар юм дэгдээх нь ямар ингээ бүр ботоод байгаа байхгүй юу? Тэр чинь нэг юм уу хоёр өөр юм уу? нөгөө жижигхэн байдаг. А дэгдээх нь жижигхэн байдаг. За ангаахаа нь ямар байдаг? Ангаах нь жоохон том байдаг. Нөгөө дэгдэхээ том болоо шовуу болдог. За дэгдэхээ бол том болоо шүү. Ангаахын шувуу болохгүй юу? Ангаахаа шовуу шүү дээ. Бас шувуу. Ээж нь авчирч амруу нь хоол хийж өгдөг тэр жижигнүүдийг чи ангаахаа гэдэг юм байна. А төрөнгүүтээ шууд ээжигээ өөрөө дагаад яваад өөрөө хоолоо олж иддэг нь дэгдэхээ гэдэг юм байна. За манай үзэгч хүүхдүүд ч гэсэн энэ ярьж байгаа зүйлийг маш анхааралтай сонсоод авбал мэдлэгт нь нэмэр болно шүү. Одоо бүгдээрээ найзуудтайгаа хамт өндгийг очиж үзье тэхүү. Сүүдрээ тусгаж болохгүй шүү. Бид хэдийн сүүдэр тусгаад байна шүү. Холоос хараарай. Өө за сайн байна. Одоо эндээс нэг хөөрхөн ангаахаа эсвэл дэгдэхээ гарч ирнэ гэсэн үг. Энд жоохон байж байгаа. Одоо шууд уу? Одоо хагарахгүй ах уу? Одоо бол хагарахгүй. Сүүдрээ тусгаж шүү. Чи өндөр болохоос сүүдрээ тусч таашаа суучих. За чи харахаар за хараа. За Өндөг байна. одоо хараад дууссан бол бүгдээрээ цаашаагаа жоохон явцгаая тэх хүүхдүүд ээ. Тэгээ. За маш болгоомжтой. Анхаарал болгоомж хаач илүүдэхгүй шүү хүүхдүүд ээ. За одоо бүгдээрээ үг дамжуулж тоглоно. Хүүхдүүд маань маш анхааралтай байгаад юу гэж хэлж байгааг сонсоод дараагийнхаа хүүхдэд дамжуулна шүү. Заяа. За эхлэе. Юу гэж хэлсэн бэ? Сүүл. Тэгээ юу гэж хэлсэн? Чи юу гэж хэлсэн? Би юу? Тий? Би ганцхан сүүл. Сүүл л гээл. Тэгвэл яг л зөв хэлжээ. Сүүл гэж сонссон гинэ. За чи юу гэж сонссон? Тогтоно. Би юу? Тий? Би сүүл гэж сонссон. Сүүл гэж сонссон гэж байна. За. Юу гэж сонссон? Сүүл гэж сонссон гэж байна. За сандар юу гэж сонссон? юм жохмартсан. Жоох мартцаа. Манай анар сондарт юу гэж хэлсэн? Сүүл шүр хоёр. Сүүл шүүр хоёр гэж хэлсэн гэж. Гэсэн чи энэ хаваас мартаал тийшээгээ явцсан байна. Чи яг сүүл гэжэл яна юу гэж үгээ мартцсан юм бэ те? Яг би ойлгочлаа. Тэгсэн үү?
За сүүл гэж юу гэлээ юу за баларсаа сүүл гэж хэлсэн байна л та. За анарт юу гэж хэлсэн бэ? Сүүл шүүр. Сүүл шүүр 2 гэж яг сонсоод хэлсэн байна те. За одоо тэгэхээр манай хүүхдүүд маш анхааралтай хүний юу гэж хэлж байгааг сонсож ойлгоод дамжуулж сурж гин гэсэн үг. Сүүл гэж юу хэлж байгаа хүүхдүүдээ? Сүүл Тий? Нэгний сүүл. Яг зөв. Морины сүүл. Яг зөв морины сүүл, үнэгний сүүл, Туулааны сүүл. Бидэрт сүүл байдгүй. Сүүл баггүй. Оо, амьтанд тэгэхээр сүүл байдаг байх нь байна тий. За одоо тэгвэл бүгдээрээ нэг гой түргийн хэллэг сурнаа. Би та нарт нэг зураг харуулъя. Энэ юу вэ хүүхдүүдээ? Хогийн шүүр. Энэ нь юу вэ? Сүүл. Юу вэ? Сүүл. Хогны шүүрээ. Үнэгний сүүл байна. За тэгэхээр энэ бол тий сүүлний үс. За энэ болохоор хогийн шүүр гэхгүйгээр ингээ шүүрний өвс. Та нар яг одоо биднийг дагаад хэлээрэй. Сүүлний үс. Шүүрний өвс. Сүүлний үс. Шүүрний өвс. Сүүлний үс. Шүүрний өвс. Сүүлний үс, шүүрний өвс, сүүлний үс, шүүрний өвс, сүүлний шүүр гэлээ. За одоо та хурдан хэлээд үзтээ. Нэг нэгээрээ бүгдээрээ түргийн хэлээд үзье. Хамаг чадхаараа сайн бодож байгаа тод түргийн хэлээрэй. За. Тэр сүүлний үс. шүүрний өвс. Маш сайн. Шүүрний үс. Баяр үргээ бүгдээрээ. За, сандар амжилтсэ. Сүүлний үс. Шүүрний өвс. Баярлалаа. За, хэлээрэй. Сүүлний үс. Шүүрний өвс. Чи ёстой гой тод хэллэгтэй юм биш үү? Баяр үргье. За, тогтоонаа. Сүүлний үс. Шүүрний өвс. Сүүлний юу илээ? Сүүл чи юу илээ? Сүүлний өвс. Сүүл чи өвстэй юм уу? Вэ! Оо, яг энэ ахгүй юу да. Үс гэж хэлсэн шүү дээ. Өвстэй чи өвсгээ хэлсэн байхгүй юу? Заримдаа хүн яг. Хасаагүй мэн. За, тэгвэл одоо нэг зөвөр хэлчих. За. Сүүлний үс. Шүүрний өвс. Ваа, би бахархаж байна. За, эрхэм түшиг хэлээрэй. Сүүлний Ус. оо, шүүрний өвс. Өвс, үс, сүүл, шүүр гэд өнөөдөр бид нар ийм шинэ үгнүүдийг мэдэж авлаа. За, хүүхдүүдээ одоо бүгдээрээ босцгоё. Босоод биеийн чилээгээ нэг сайхан гаргачихъя да.
дошоо дэгдэж үслээрээ дэшээ дошоо дэгдэж үслээрээ дэшээ дошоо дэгдэж үслээрээ Сонирхолтой дараагийн аялалдаа орцгоё. Тэрүүгээр тонгоогоод маш болгоомжтой ороорой. За яа хөөхдөө амжилт хүсье. Шин зүйл сураад ирээрээ. Баяртай хөөхдөө. Доогуур нь тонгоогоод ороорой. Наад талаас нь. Оо сайн байна. Энэ класс нөө. Мишель амжилт хүсье. Манай хөөхдүүд очиж байгаа шүү. Сайн уу хөөхдөө? Сайхан айлцгааж байна уу? Сайн уу? За, Мишель миний айн цоорхой тавтай морил. За, сууцгаагаарай. За, сайхан айлж гинэ бүгдээрээ. Сайхан уу хөгжилтэй байсан уу? Хөгжтэй. За, өнөөдөр та юу хараад юу мэдэж орж ирэв? Тэгтээ өндөг. Дэгдэхээ, үндөг, шувуу. Өөр Тэгтээ болжмор харсан уу? Болчмор. Хойс хоёр шувуу. Тоогроо. Илээ харсан уу бас? За, тэгвэл өнөөдөр надтай хамт болжмор яаж идэхээ сурж авах уу? Ах уу? За, эхлэе. За, эхлээд бүгдээр хошуугаа нуглая. Хошуу. Улбар шоронгын хошуу байгаад ингээд нуглая. Тэнцүүлээд үү? Тэнцүүлээд яг зөв. Тэнцүүлээд нугалцсан. Энэ одоо аман гэж бодож байна. Тий, хошуу нь. Нугалцсан уу? За, нугалсныгаа бүгдээрээ энэ чинь булан дээрээ тавьчих. За тавьчихлаа. За, одоо 3 улбар шараа гурвуулангийн голоор нугалчих тэнцүүлээд. Ой бараг гацуул. Хата? Харж байна уу бүгдээрээ? Бөөрийнхээ шараа барьчих. Одоо. За, энэ бол манай дэгдэхийний толгой хэсэг буюу бөөрийнхий дүрсэн тийм ээ. За, хажуудаа тавьчих. За. Тавьлаа. За, хоёр дахь бөөрийнхий дүрсээ барья. За, барьчлаа. Хоёр дахь бөөрийнхий дүрсээ барьсан уу? Хайсан бүгдээрээ. Хоёр дахь бөөрийнхий дүрсээ улбар шаартайгаа адилхан голоор нь нуглая. Голоор нь нуглана. Голоор нуглаад юу болно гэж бодож байна та нар? Гидс үү? Ёстой зөв. Гидээс болно. Би яг гидээс болно гэдэг юм мэдсэн. Би хамгийн түрүүс шүү. Тэгсэн үү? Толгой хэсэг нь үзүүр хэсэгтэйгээ холбогдоод Дүүрээ. тийм Яах юм бэ? хартаа үзүүр хэсэгтэйгээ холбогдоод бүхэл за 3 дахь том шараа дахиад голоор нь нугалнаа. Дахиж голоор нь нуглаа. Дахиж гидс гарах юм болов уу? Эсвэл өөр юм гарах юм болов уу? Өөр юм. Юу гэж бодож байна? Далавч. Ёстой зөв. Одоо ингэ нугалсан байгаа штэ. Нугалсныгаа дахиж голоор нь ингэж нуглана. Голоор нь дахиж нуглана. Яваачлаа. Голоор нь дахиж нугалахаар юм жижиг өөр юм гарч ийн үү? Гацээ. Энэ нь манай дэгдэхээний далавч хэсэг гэсэн үг заа юу. За, битэдийн өнөөдрийн гол сурах гэж байгаа зүйл болохоор наад сурах байгаа тийм ээ. Наан тий. Наалуулах юм уу? Үзүүр хэсгийн цавуудаа толгойн дээр нь наана. Бай. Хогийн. Дээр нь наана. Жохон бигнээсээ том л толгойтой болж юм байна тийм ээ. За, энэ нь манай болжморын хошуу хэсэг. Одоо ингэж хардаа. Хүүхдүүдээ ардталт нь наана гэсэн үг. Хошуу хэлбэр болоод ардталт нь наана хардаа. Ээж л та. Бэж яах вэ? За би жоохон хүлээе. Амаа чигсүүлээгээд. За хүлээж бүгдийг нь хүлээе. Ингээд үү. Хартаа. За, одоо бүгдээрээ дараагийн улбар шараа бариад энэ нь манай болжморын юу үлээ? Даала биш ээ. Хөл. Хүлөө. За, хүл ёстой мундаг. Хартаа. Амбаа. За, бүгдээрээ одоо далавч хэсгээ бариад Далавчаа ийм юм уу? тий шар өнгөтэй далавчаа хийсэн тийм ээ. Яаж далавчи наах юм бэ? За. Нийтрүүдээ Үзүүр хэсгээ цавуудна. бэж итэ үзүүр гэхээс айл гэсэн үг. Үзүүр хэсэг. Доошоогоо шавх гурвалжин хэлбэртэй үзүүр байна тийм үү? Дэгдэхэнийхээ би хэсэг дээр би хэсгэн дээр наа. Оо, чинийх ямар хөөрхөн болсон юм бэ?
За одоо нэг улбар шар үлдсэн байгаагаа гэтэд нөгөө хөлөө хийн гэсэн үг. За ингээд манай Болжморын хөл би гисэн гарсан байна гэсэн үг. Бүрнийгийн шувууг харъя. Бүрнийгийн Болжморыг харъя. Оо ямар гоё юм бэ. Йоо. Сондрох хийж чадж гинөө. Сондрох бүр яг болсон байна. За одоо бүгдээрээ хамгийн сүүлч нүд хэсгийг наа. Нүд байна уу бүгдэнд нь? Оо хийц түрүүлээд хийц хүмүүсд нь бүр сайн. За хамгийн сүүлчийн нүд хэсгээ цавуундаад үрээд цавуудаад Багшаа би болчихлоо шүү дээ. Багшаа би наацсан. наацсан уу? За харуулъя. 5 4 3 2 1 цараа. За бүгдээрээ тэдэхийг харуулъя. Сайн уу найзаа? Ой түүс сайн агаагүй л ингэсэн. Дахиад наачих. Хардаа. Багшаа миний хайшин. Чинийх өстой хөөрхөн болсон байна. Минийх. Чиний хүлжээ амар хөөрхөн болсон байна шүү. За сондрохыг харъя. Сондрын хошуун гоё гарч ирсэн байна. За совдохыг харъя. Шүрийнхийг харъя. Вау, далавч нь үнэхээр гоё. Болжмор шувуу нь ганцаархны явдсан болов уу? Олуулаа хамтдаа явдсан болов уу? Тэгээд ээжтэйгээ аавтайгаа явдаг. Тийм үү, та нар яаж мэдж байгаа? Би угаастай мэдж байгаа. Би харсан. Харсан юм уу? Өнөөдөр миний хичээл сонирхолтой байсан уу? Сонирхолтой байсан уу? За та нар маань дахиж надад хурж ирэх үү? Ирэх үү? За тэгвэл одоо хурд явахгүй багш нь хүлээж байгаа тийм ээ? За басъя. Анра сайн уу? За гоё байсан уу? Гоёсэн. Сайн уу тогтуунаа? Хөгжилтэй байсан уу? Эсвэл ядарсан юм уу? Сайн уу? Хөгжилтэй байсан уу? Ашгүй дээ. Баяртай байна. За, сайн явж ирвөө. Сайн уу? Мишель их чинь та нар зөндөө олон зүйл зааж өгсөн гэдэгт би бүрэн итгэлтэй байна. Манай үзэгч өгдөөд ч гэсэн маш олон зүйлийг өнөөдөр сурч авсан байхаа. Өнөөдөр бид нар нүүдлийн шувуудын тухай мэдэж авсан. Нүүдлийн шувууд яагаад буцдгийг, яагаад ирдгийг, хэдэн сард явдгийг, хэдэн сард буцдгийг гэж мэдэж авсан. Одоо би ганцхан асуулт асууя. Хэдэн сард ирдэг гэж хэлсэн бэ хүүхдүүд ээ? 3. Яг зөв 3 сард ирдэг. Мөн бид нар дэгдэгээ болон ангаахааны тухай, тэрний ялгааны тухай мэдэж авсан. Тэгээд бас шин төргийн илэг сурсан. Хүй, хүүхдүүдээ аав ээж чи авах гээд ирсэн биз дээ та хэдийг. За хүүхдүүдээ аав ээж нь хүлээж байгаа юм чинь өнөөдрийн зугаатай аяллаа энд хүргээд дуусгая. Та нар маань сайхан амраарай за. За аав ээжтэй гүгээд очиарай. Баяртай. Надтай аялсанд баярлалаа хүүхдүүдээ. Та нар маань аялангаа шин зүйл сурах хүсэлтэй бол бас аялал дуртай бол манай нэвтрүүлгийн үүд хаалга нээлттэй шүү. За сайхан амраарай. Баяртай.